Та ер нь өөрөө авилга авч ирсэн үү? Би авилга авч байгаагүй. Би авилга ер нь бол авч байгаагүй. Ер нь тэгвэл өгч ирсэн. Авилгач өгч байгаагүй. Авилга одоо яа хиндээч авилга өгөх үү одоо тийм ээ. Тэгээд нэг зүйл бас хүмүүсийн сонирхлыг их татдаг шиг байна. Авилга авдаггүй дарга гэж үнэхээр байдгүй гэдэг зүйлийг асууж байна. Одоо яг нь авилга авдаггүй юм шудраг дарга бол мэдээж байгаа. Өнөөдрийн нийгмийн одоо хамгийн гол асуудал энэ авилгын асуудал байна л да. Тэгээд энэнийг дуурч уран бүтээлээ хийж энэгээр дамжуулж шинэ уран бүтээл хийж үзэгч төрөх гэж байгаа одоо бас их баяртай байна. Үзэгчд хэрхэн хүлээж авахыг одоо бас сэтгэл догтлол хүлээж байна. Авилга авдаггүй дарга. Инээдийн уран сайхны кино Univision Look TV Edition. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Оюунлаг продакшны найруулагч жүжигч Утган баяр байна. За бид бүхэн та бүхэндээ зориулаад авилга авдаггүй дарга инээдмийн уран сайхны киног хийж гүйцэтгэлээ. Экоираха машина ана тавьж буугаад ирээрэй. Ингээд дээ. Сайн байцгаана. Яасан гинэ? Кино маань өнгөрсөн 10 сар зохиолд бичигдэж анх эхэлсэн. Тэрнээс хойш найруулагчийн зохиол, кино баг бүрдүүлэлт, жүжигчдийн сонголт, тэгээд зураг авалт хийх газрууд тэгээд олон ажлуудыг араас нь хийж явсны эцэст 2025 оны 1 сарда Дархан уул аймагт киноны зураг авалт маань эхэлсэн. Авилгал авдаггүй дарга гэдэг одоо нэг шинэ киноны маань одоо натур өнөөдөр сайхан энэ Дархан хотод байрлсан байна. Тэгээд бид өхний урилгыг авч хүрэлцэн ирсэн одоо баг хамт олондоо уран бүтээлчтэй маш их баярлалаа. Киноны дүрийн сонголтын хувьд арай жоохон шинэлгээр хий гэж зорилоо. Өмнө нь одоо уран бүтээлд маань гол дүр тоглож байгаагүй, хамтарч ажиллаж байгаагүй ийм уран бүтээлчдийг, ийм жүжигчдийг сонгон ажиллуулъя гэж одоо кастингийг хийлээ. Гол дүрд нь жүжигчин Инквер ахад одоо санал тавьж Инквер ах маань зохиолыг маань уншаад одоо таалагдсны үндсэн дээр киноны маань гол дүр тоглосон. Тэгээд энэ удаагийн кинонд маань өмнө нь ажиллаж байгаагүй олон жүжигчид, олон уран бүтээлчтэй бас хамтарч ажиллаж тэднэртэй бас арга ивэ олох гэж бас олон асуудал тулгарч байлаа. Тодорхой болоод яг та босоо. За хүүхдүүдээ өнөөдрийн гэрэл авах боллаа. Хичээл тавьлаа. Нэг хүмүүнийг ингээд нэг авчих, энд нэг хүн. За энд ингээд бас нэг жоох оролцоотой. Хичээл аваа. Ингээд. За энэсийг гаргачих. За өмнө нь одоо ингээд ажиллаж байгаагүй олон жүжигчдийг энэхүү кино уран бүтээлдээ сонгон ажилласнараа одоо миний хувьд бас нэг шин одоо хуцсыг сөхсөн ийм уран бүтээл болж өглөө гэж би бас хувьдаа бодож байна. Чамаас нэг жоох юм айлттай байгаас. Одоо чи яйцсан. Бид гурвын хайрыг гуруулж гинөө. Учиртай гурав толгой хийсэн. Авилга авдаггүй дарга гэдэг киноны нэр маань одоо үзэгчдийн сонирхлыг асар ихээр татж байгаа шиг байна. Тэгээд өнөөдрийн цаг үед авилга авдаггүй дарга байдгүй гэсэн одоо ийм талцлыг бас хэсэг хугацаанд гаргаж амжлаа. Тэгээд миний хувьд бол уран бүтээлдээ ийм авилга авдаггүй дарга байгаасаа бүр олноор төрөөсөө гэсэн үүднээс эмзэглэлийн үүднээс энэхүү уран бүтээлийг бас хийсэн байгаа. Тэгээд үзэгчд маань энэхүү киног үзээд энэ авилгын асуудал, өнөөдрийн нийгмийн цаг үеийн асуудал, энэ нийгэмд эдээ бээр шиг, хачиг хуулч шиг шигдсэн байгаа энэ авилгын асуудлыг хэрхэн уран бүтээлч нар уран бүтээлээ шингээснийг та бүхэн маань одоо энэ киноноос хүлээн авч үзэх байхаа гэж бас бодож байна. Яас өдөрлөх зургатаа асуусан нэг жоохон тайвширх гад. Зэн тавианы горойны чихаа. За, явсан. За ингэ хайлын дүр дараалал нэрийя. Хархан үдэнийг сарн чимэн хөө. За тэгээ та бүхэн маань Univision Look TV Edition видео сангаас авилга авдаггүй дарга инээдмийн киног
үзэж сонирхоорой гэж та бүхнээсээ уриалж байна. Та бүхэн маань оюуны өмчөд эдэлж үзээрэй гэж хүсэж байна. хайртай авдрын дарга. Инээдийн уран сайхны кино Univision Look TV Edition.